Зя. Өнөөдөр Золбоо ТV-тэй подкасттай. Тэгээд цаатан байж подкастэнд орохоос өмнө ямар ч нэг юм эдит давхараас хийдэдэн зохицуулах ажлууд байна. Өнөөдөр бид нэр Золбоо ТV-тэй подкаст 2 цагаас хийгээд 4 цаг 5 цаг хүртэл хийчээд тэгээд үргэлжлүүлээд өргөө IMAX дээр 6:30-аас дахиад бид нар лекцтэй байгаа. Тэгтээ өнөөдрийн лекцэр юу гэж байгаа гэхээр залуучууд дунд нэг юм хоёр сонголт үлдчихэж байгаа байхгүй. E-commerce хийх үү, контент бүтээгч болох уу гэж. Аль аль нь мөнгө олж байгаа. Аль аль нь бүр цөм мөнгө хийж байгаа тийм. Хэрвээ зөв хийж болох юм бол. Гэтэ ингээд нэг сонголтон дээр гацчихад байгаа юм. Тэгээ бид нар трийг нь шийдэж өгөхийн тулд за шууд уучраа олцгоо тийм. Хооронд уучраа бол. Сарын хангалттай 30 саяас дээш тийм 150 сая 200 сая хүртэл борлуулалт хийдэг залуучууд гараад ир тайзан дээр. Яг яаж хийдیں, яг юу болдгүй юм, болдیں тийм. Бүх юмнуудын сайхан хооронд илэн далан ярилцаа. Нөгөө талдаа юу гэхээр контент бүтээх залуучууд нь бас давхар. Яг ямар хэцүү байдیں, юу хийдیں, яад хийдیں бүгдээр сайхан ярилцаад уучраа олчихдгоо. Тэгэхээр ирж байгаа хүмүүсүүд магадгүй ингээд те дунд нь ингээд сонгох гээд ядчихсан залуучууд авах юм бол ойлгомжтой болчихж байгаа. E-com хийнэ гэдэг чинь энүүгээр хэцүү юм байна. Бас ийм ингэчээж мөнгө нь орж ирт юм байна те. Зөвхөн мөнгө олж байгаа тал нь хараад байна шүү дээ. Тэгвэл нөгөө талд нь бас контент бүтээгч. Магадгүй ихний хэдэн сар контент бүтээгээд хинч үзэхгүй ч магадгүй шүү дээ. Тэгэхээр бас ийм эрсдэл байд юм. Тэр хоорондоо ингээд ойлголцох тийм ивент хийж байгаа. Тэгээ өнөөдөр маш гоё залуучуудыг өрсөн байгаа. Ломын дэлгүүрт ороод ирсэн маань хин Золбоо ТV дээр нэг дэлэг өгд юм уу? Анх удаа уулзах гэж байна бид нар ч. Монгол хэл дээр орчуулагдсан гадаадын бүр тасарсан ном хэрэгтэй байна. Deep work бол аюул чухал ном. Тэгвэл чи өдөрт хүний тарих 4 цаг төлөвлөх чадамжтай чухал ажил дээр. Motherfucking microphone checker. Keep that grip tight like my Smith & Wesson. Ike with the mic, which nigga tryna turn up. Hit you with the hurtful fucking truth like Sojourner. Motherfucking microphone eater. Spitting hot shit, hit you don't with the Deep work гэдэг ном авсан. Салтчаа ер нь өндөр бүтэмжтэй байх аюул чухал. 664 мянган авч тоглоом бишлээ дээ. Тэгээд дөнгөж бас Монголд ирсэн байгаа. Монголчин бас аюул сатаардаг гаднаасаа. Тэгэхээр сатаарсан нийгэм төвлөрөх замаар амжилтанд хүрэх юм уу гэдэг. Set Gold-ны дөрөв хэлсэн юм шиг ном дээр. 116 Social Club дээр Золбоо ТV-тэй уулзаад бид хоёр подкаст хийх хэрэгтэй байгаа. Цаа чинь бол Монголын ер нь дэвэн дэлхийгээр тарсан монгол хүмүүст хүрч чаддаг те. Ер нь л маш том цар хүрээтэй хүмүүст хүрдэг хүн. Тэгээд цаа чинь Монголд ирсэн цөөхөйд хүмүүстэй уулзаад би заавал подкаст хийн гэж бодсон. Тэгээд тэрний нэг нь төгөө чи байна гэдгсэн. Тэгээд бол мэдээж юу гэж тэрэн дээр нь татгалцав те. Нэг тийм хандлагын өвчгсөн те. Хүмүүс юм ойлгуулчи хүмүүс нэг юм те бити алдааг манд автаасаа гэдэг өнцгөөс ч юмгүй бүх юм айгуу илэн далан ярьдаг нэг тийм залуу санагдав. Тэгээд би бас өөрөө яг team type-ийн хүн учраас ингээд цаатахантай чинь танилцаад тэгээд анхны танилцсан өдөр шууд ингээд подкаст хийх гэж байна гэсэн үг. Тэгээд яа өдөр подкаст руу орцгоё доо. La 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 la, wait till I get my money right. I had a dream I could buy my way to heaven. When I awoke, I spent that on a necklace. I told God I'll be back in a second. Man, it's so hard not to act reckless. To whom much is given, much is tested. Get arrested, guess until he get the message. I feel the pressure under more scrutiny. And what I do, act more stupidly. Bought more jewelry, more Louis V. My mama couldn't get through to me. Тэр бас нэг юу гэдэг шүү дээ. Инхтайны гүрээр гарчаас Porsche ундаг. Номогийн манай дүүгийн улаан Porsche унцсан гэж байгаа байхгүй. Гигээдний тэргээр явж байгаа инхтайны гүр цагтаа цусан. Тэгээд цагтаас аасаа минь дараа тийм. Би бүр ингээд 2-3 намайг цагтаа зогсоогоо би бүр сүултээ юм. Ямар ядаргаатай юм бэ гэж бодоо. Уул зургуулгын дээр намайг зогсоогоо болтгоо. Тэгээд яг гүр даваад дахиад зогсоогоо байхгүй. Тэгвэл бүр ингээд тоглоод ямар гоё юм шиг бэ. Зогс. Ядаргаатай юм. Тэгсэн чи яг тэр хэсэг тасдагдаад дахиад юм. Монголчин амьдрахад амар стресстэй байхгүй хүн болгон хатгаал ингээл ингээд яг тэрсэн байж байгаа. Бүр амар сэвэр байгаа. Одоо ингэ харахад Золбоо тайны тэр vibe үзүүлж байгаа юм ингээ шал өөр хөө. Энд аюу намууд гэдэг бүх насны хүмүүс таалагдаад ингээд яг энэ зөвхөн залуучуудыг ингээд яхаа одоо бүр дүүг натаа ганц төлдөг залуучуудын хэлээр ярив. Би энэ байна. Тэгэхгүй ойлгохгүй залуучууд. Залуучууд ойлгохгүй биш. Хинч тэрийг хараал гэж бодохгүй юм gibi. Залуучууд нь зөвхөн хараалыг өөр ярьдаг юм. Манай үеийнхэн дунд насныхны таалагддаггүй тэр өгнүүд ороод ирэхээр л тэр чинь таслагдаад. Гэхдээ миний бодлоор бас энэ дэр би бас аргумент төвшүүлмээр байна юм. Өмнөх үеийнхээ хараалыг хэлдэггүй биш шүү. Өмнөх үеийнхэн бол бүр ёс зүйдэрээ тулах юм бол бүр
тийм төвчний хүмүүс байна. Тэр чинь бүр мэг хэр зя дуусчээ. Подкаст дууслаа. Золбоотой өстө монголчууд миний талаар ярьдаг бүр бүх юмны талаар ярьлаа. Бүх өнцгөөс нь ярьлаа. За бро, хэр ярьслага хэр болсон? Ярилцлага гоё film тий. Гойсон. Гэтэ яг ингээд төв би ийм өндөр гэж бодоагүй тий. Төгээд 80 Метр яг 80 юм. яг. Тийм үү. Төгөөг яг боддоор харсаа айгу өндөр юм байна. Төгөөд өнөдөр анх удаа яг уулзаад ярилцаа. Сэтгэл бол маш өндөр байна. Тэгээ төгөөс зөндөө олон мэдээлэл авлаа. Цааш яг Монголд яах ёстой, юу хийх ёстой, ер нь юу юунаас болгоомжтой байх ёстой гэх юм байна. Тэгээ яг уг төгөө гэдэг хүн би бол чамд одоо ингэ сошиалар харж байсан шүү дээ. Гэтэ яг уг төгөө гэдэг хүнтэй яг ингэ боддоор уулзаад яг цаад хүнтэй ярилцсан бас айгу гоё. Яг миний төсөөлжсэн бодож исэн энэ хүмүүс жоохон буруу хараад байна да гэдгийг зүгээр ойлгуулчихсан гэсэн яг тийм юм цаана байна. Зөвхөн анхны мэдрэмж зүгэл байсан байна тий. Зүг байсан. Тэгсэн баярлалаа. Тэгээ энэ подкаст хизээ орох нэрээ. Энэ өмнө үү? Дагуу одоо энэ маргааш өдрөөс л орчихно. Ваа, тийм урд нь уу? Манайх бол тийм гэлцээд гэс гаргадаг. Бро зүгээр ээ. Тэр өнөөдөр очиод баг эдит хийх шүү дээ. Оо за. Тас тийм байна. 90-д удаагүй ч 4 влог орсон шүү дээ. Гэс гаргадаг. Тэр чинь үнэн юутай яаж завгүй яаж. Манайхаа ингэж ажилламаар байна. Төвшөө. Камерыг өгүүлдэж. Тэр охин хүүхэн харж явж байхаар хөө ажиллаа хийв. Хүмүүс ийм урдаар ажилладаг гэж. Сая золбоотой подкаст хийгээд дуусчлаа. 2 орчим цагийн подкаст болсон. Тэгэхээр ямар ч нэг юм тодорхой хариултууд хэлээ явсан. Тэгээд юу болох нь ямар ч байсан харъя. Ерөнхийдөө 2 цагийн подкаст сүүлийн хэсэг рүү бол нэлээд гоё харилцаа яриа болсон гэж бодож байна. Яг гоё хайлал нь халаад те. Гоё тийм үгээ аваатай асуулт хариулттай харилцсан маягийн гоё ярианууд явсан. Тэгээд цаа чин бас дараа дахиж юм гоё контент хамтдаа хийжээ гэж энэ тэгэхээр yeah of course би бол золбоотой болгоос чөлөөтэй нь яг тэгэхээр дөрөв жилсэнчлэн те олон зүйлүүдийг бит хоёрын хамтдаа share хийдэг тийм хүмүүс учраас ер нь бол тийм контент ихтэй бол би бол дуртай цаатан жуулан бил зөвшөөрнө. Тэгээд би бас хэллээ Монголд одоо бизнесээ Монгол те байр маяр юу гэдэг те бүх юм нэг машин унаа тэрэг мэрэг Монгол бол хамаагүй илүү боломж байгаа гэдэг өөрт нь хэлсэн. Тэгээд цаа чин ер нь бол үлдэх болов гэж найдаж байна. Дээрэс нь одоо бид нар хайж байгаа гэж. Одоо өргөөрөө явж байна. Өргөө дахиад 150 хүний өрөөтэй танхим түрээсэлсэн байгаа. Энэ одоо 120 хүн ирж байна. 140 хүн. Тэгэхээр санаж байгаа өмнөх уулзалтын нэрвэртээ 70 хэд хүн ирсэн. Тэгэхээр энэ удаагийнх дээр 140 хүн ирж байна. Тэгээд туустай хэрвээ чи зүтгээд улам бүр сайжруулсаар ахын бол ямар ч бизнесийг scale хийж болдог бодит баримтан те. Бодит proof нь энэ байна. Тэгээд бүгд өнөөдөр бүр танхим дүүрэн хүнтэйгээр гоё ивент хийцгээе. Өнөөдрийн үндсэн лекц маань ярианы мас сэдв бол e-commerce versus content creation гэдэг сэдв байгаа. Би яг одоо энэ слайд бэлдэж байна. Тэгвэл бид нэг 30 минутаар орчих бах. Тэгээд өнөөдөр нэлээд олон гоё контент бүтээдэг хүмүүстэй гоё хүмүүс ирж байгаа. Тэр болгоноос бид нэр гоё ярьцлага дээр аваад гоё цаана. За тэгвэл Playtime яваагүй манай ивент ирсэн байна ойлгож байна уу? Playtime-ыг хаяад манад ирсэн. Энэ удаагийн ивент маань дуслаа. Тэгээд шүү маань угсаа мэдж байгаа. Айгуул хөөрхөн хөлт ирсэн те. Тэмстэй бро. Тэгээд гоё хөлт зөндөө ирсэн. Тэгээд одоо хүмүүс маань гарч байна. Тэгээд өнөөдөр бол бүр пиг ирсэн хараа. Хойнууд пиг дүүрөө. Тэгээд одоо гарч нэг жоохон хитэн залуучуудтайгаа гоё панелистуудтайгаа нэг хоол идээд өнөөдөр базаа гэж бодож байна. Гэтэ ер нь явж чангараад шүү. Хамгийн ихний ивент дээр 70 хүн байсан шүү дээ. Хоёр дахь дээр одоо ингээд дүүр. За одоо 3 дахь их юм бол бид нар дараагийн бүр илүү том танхим руу шилжээ те. Яванда бүр 300 400 хүнтэй бүр IMAX-ийн хамгийн том өрөөнд рүү шилжиж чадна гэж найдаж байна. Яаж нэ? Хөөе тоо яагаад байгаа юм бэ? Би яах гэнэ энийгээ боовыг орсод тий. За мэдгүй энэ манай хоёр маань тэгээд. Зяд тэгээд өнөөдрийн маань влог энд хүрээд өндөрлөж байна. Грантаа гоё кино театрт хичээл орлоо, хоолнд орлоо, подкастт орлоо. Яа, хэрэглэжэд ирсэн хөвтөж байна. Ингээд агаарт гараад гоё байна. Зоглоо болж байгаа шүү дээ. Шингэрлээд байна.
харж явах цаг битгий ажлууд маргааш зөндөө. Энэ хөтлөдсөн баярлалаа.